халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашны дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргэе. Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор морин хуур урлаач, судлаач, Монголын морин хуурын музейг үүсгэн байгуулагч Сүхбаатар, Монгол хил хуурын холбооны тэргүүн хөгжимчин, хөөмийч хил хуурч даваа сүрнээр хүрэлцэн ирсэн байна. Өчигдөр мэндийг хүргэе. За өчигдөр минь. За тэгэхээр шинэ он одоо тэгэхгүй хаяанд ирсэн байна. Тэгэхээр 2025 он та бүгдийн хувьд ямар он болж өнгөрч байна. За ирж байгаа 2026 онд одоо бас юу хийхээр төлөвлөж байна. Тэр тухай бас сайхан яриа дэлгэж өрнүүлэх болно. Ялангуяа одоо бас Монголын сайхан өв соёлыг сурталчилж яваа залуу үеийн бас төлөөллүүдийг бас урьж оролцуулж байгаадаа миний хувьд бас маш их таатай байна. Тэгэхээр таны хувьд те яриа. За энэ өнгөрж байгаа 25 онд бол маш их одоо уран бүтээлийн ол зомог хариун байлаа. За би 4 сард Монголд анх удаа дахин давтагдчихгүй 108 морин хур урлаж үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнгээ сүүлийн 6 жилийн турш хийсэн. Тэгээд 4 сард гаргаад тэрэн дээрээ бас ардын урлагийн VIP тоглолт хийгээд тэгээд үзэсгэлэнгээ бас одоо энэ тэнд орон нутгуудаар бас гаргаад явж байна. Янз бүрийн урлаг соёлын үйл ажиллагаатай оюутуулаад тэгээд өнгөрсөн 100 Увс аймгийн 100 жилийн ой дээр дахин давтагдчихгүй 100 морин хурын үзэсгэлэн гаргасан. За тэгээд ер нь бол үзэгчдийн хүртээлд нэлээд хүрсэн. За хүмүүс нөгөө Увс аймгийн угтах хаалган дээр үзэсгэлэн гаргахад ер нь бол уйлаад, омогшоод хүлээж авсан. За тэгээд одоо ч гэсэн хүмүүс яг тэр үйл явцаас хойш ингээд гоё хуур хийлгийа гэд захиалга маш их ирж байгаа. Гэх мэтлэнгийн одоо уран бүтээлийн лол зомог ариун байлаа да. Давкогийн хувьд сая бас тоглолтоо саяхан хийсэн тийм. За миний хувьд бол олон сайхан амжилтуудтай байлаа. Гадаадын бас нэлээдгүй орнуудаар явсан тоглолт. За сургалтын ажилтаа ингээд явсан байгаа. За тэгээд өнгөрөгч сая 11 сарын 15-нд өөрийн бие даасан найр нэртэй VIP язгуур урлагийн шоу тоглолт хийсэн. За энэхүү тоглолт маш сайхан амжилттай боллоо. Хамгийн том одоо 25 оны хамгийн том амжилт бол одоо 30 жилийн туршид одоо бэлдсэн урлагийн салбарт ороод бас 30-аад жил болсон л байл л да. Тэгээ энэ олон жилийнхаа тайлан тоглолтоо одоо сая хийж өнгөрүүллээ. Үзэгчид маш сайхан халуун байсан. Шоу тоглолт гэхээр бас хүмүүс сонирхож магадгүй тий. Тэгэхээр ер нь ингээд хил хуурыг бас арай өөр төвшөнд бас нэг арай өөр жанраар одоо орчин үеийн залуучуудын сонсдог хэв маягт нь тохируулаад одоо нөгөө цагаан юу шинэ жил болохоор л нөгөө нэг хитэн дуучид маань яг нөгөө очтой газар очил дуулж байдаг. Тэгвэл одоо бас нэг шинэ өнгө төрхтэйгээр язгуур урлагаа сурталчилсан залуучууд маань гарч ирээд за бас зөвхөн цагаан сар гэдэг байхгүй тий. Шинжлэлээр бас байгууллагуудаар өргөдөж тоглох тийм бас нэг тийм боломж үе таалга нэгж байгаа болов уу гэж бодож байна. Тийм миний хувьд бол яг миний уран бүтээлийн зорилго бол ерөнхийдөө өөрийнхөө уран бүтээлийг орчин үеийн хэв маягтай хослуулж уран бүтээлүүдийг хийдэг. Яагаад ингэж хийж ийм нэхэр залуучууд руугаа бас гүүр болгож аваачих энэ язгуур урлагийнхаа төрлүүдийг Монгол хүн гэдгээр нь сэрээж тийм ээ. Яг одоо үндсэн байдлаар нь хүлээж авахд бол одоо бас хэцүү болсон байна. Залуучууд бол сэтгхүүн шал өөрчлөгдөөд ядахта баг монголоор ч ярих болцсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл рүү бас аваачихын тулд одоо язгуур урлагийн төрөл. За миний үндсэн мэргэжил бол лимбчин, хөөмийчин. Тэгээд хил хуур бол одоо би өөрөө бие дааж сурсан. Тэгээ олон жилийн турш ингээд сургалт юмнууд явуулсан байхгүй юу. За тэгээ энэ гурван төрлөө шингээгээд одоо орчин үеийн төрөл одоо тэр битбокс. За DJ хөгжимтэй хамтруулаад, за электроник хөгжимтэй хамтруулдаг юм. За мөн одоо үндснийхээ хөгжмнүүдтэй одоо шанц хөгжимтэй ч юм хамтруулаад уран бүтээлийн маань одоо тоглолтын онцлог тийм сонирн байсан. Тэгээ би хэлжсэн л да үзэгчтэй би ч ястаа нэг вантангийн утгаж тавьж ин да гээд инээлгэж ийсэн байхгүй. Яагаад тэгэхээр би ерөнхийдөө энэ болж гин үү? Та нарт сонирхож гин үү те? Миний энэ одоо хийж байгаа зүйл болж гин үү гэсэн одоо ийм асуулттай бас тоглолт явж ийсэн байхгүй. Тэгээ бүгдээрээ л ам сайтай бас болж гинэ те. Тэгээ араасаа бас олон уран бүтээлчдийг бас гоцлол соол уран бүтээлчдийг дагуулж тийм ээ. Өшөө олон хүмүүс чадварлаг уран бүтээлчд гарч ирээд энэ язгуур урлагийнхаа төрлийг орчин үетэй бас ингээд холиод гой сонирхолтой уран бүтээлүүдээр энэ олон түмэнд нь ингэж
маш сайн хүргээсэй гэж би бодож хийж байгаа. Сүхбаатарын хувьд бол 108 морин хоорыг ээжийнхээ турсалд бас зориулж хийсэн санаж тий. Тэгэхээр энэ 108 морин хоор одоо ямар бүгдээрээ л өөр өөр онцлогтой. Тий, хоорондоо дахин давтагдахгүй гэсэн үг. Одоо толгой, ур хийц, өнгө, будаг, за тэгээ мод материал гэдэг олон зүйл байгаа. За тэгээд миний хувьд бол яг одоо ингээ 26-7 жил морин хоор уралсан байна. Бас нэг 10 хэдэн настайгаас эхлээд оролдож эхэлсэн. Тэгээд оюутан багтаа яг мэрэгжлийн морин хоор урлалын газар ингээд туслах ажил хийдэг байсан. Тэгж жагаад би чинь бас дундуур нөгөө цэцэрлэгт хөгжмийн багш, сургуульд хөгжмийн багш бас нэг хэсэг явсан. Тэгж жагаад ер нь бол хувийн компани байгуулад эхэлжээтэл морин хуурын музей байгуулах асуудал гарч ирээд тэгээ ерөөс энэ 10 хэдэн жил музей гэж явсаар байгаад яг сүүлийн нэг 5-6 жил ялтчгүй нэг морин хур урал руугаа нэлээд анхаарсан байхгүй. Тэгээд ер нь бол одоо урлаа ер нь сайжруулъя. Ягаад гэвэл үйлдвэрлэл бид нэр ингээ бүтээгдэхүүн гаргаж иж ашиг олоод тэрийгээрээ нөгөө бодож хүсээд байгаа мөрөөдөд байгаа мөрөөдөлтөд хүрэх юм байна гэдэг үүднээс тэр лугаа ингээд орсон. Тэгэнгүүт ер нь бол энэ зүйлэр би яаж маркетинг менежмент хийж болох вэ те. За тэгэхээр морин хуурандаа бас давхар инновац шингээ олон улсын зах зээлд гарахад зүгээр нэг юм байдаг хуур биш, бас Монголын уламжилт одоо уран зураг, Монгол зураг те алт мөнгөн тоног гэдэг дархны үйл ажиллагаа ч юм уу энэ бүгдийг шингээчих юм бол ганц би биш нөгөө олон хүн тэндээс ингээд бас ашиг олох боломж байна гэдгийг л зорьсон. Тэгээд яг би ээжтэй зориулж 108 хуур гэдэг нь ер нь энэ морин хуурын ертөнц рүү миний ээж намайг нэг 5 настай байхад хөтөлж оруулсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш л ингээд явсаар байгаа л бүдэд амьдрал тэр чигээр морин хуур болж тээ. Гайхалтай тий. Давкагийн хувьд бас одоо энэ ширээн дээр байгаа хил хуур. Энэ хуур бас өөрийн онцлогтой өөрөө бас хийсэн гэж байгаа тий. Оюуны өмчтэй. Тэгээ энэ миний өөрийн оюуны бүтээл л дээ. Оюуны бүтээл. Тэгээд энэ хуурыг гаргах гэж бас нэлээд олон жил зүтгэсэн. Одоо манай Сүхбаатар бас мэдчихэж байгаа тийм энэ гэрээ хийлэх гээд энэний дууралтыг гаргах гээд. Ер нь бол би нэг зүйлийг л их анзаарсан. Би 10-аад дархан дээр очисон. Өөрийн биеэр одоо янз бүрийн материал туршиж үзсэн. Тэгээд ер нь ингээд сүйд ингээд бодсон чинь одоо мөнгөн аягыг урлах эсвэл хит утгыг урлах ч юм уу. Одоо манай дархчулч маш сайхан зүйлийг урладаг шүү дээ. За тэр болвол тусдаа амьгүй зүйл байгаа байхгүй. Хөгжим өөрөө амьтай зүйл байгаа. Энэ хөгжим бол яаж гоё хийж болно тийм үү? Хяваарыг гаргачихж байгаа юм. Гэхдээ аялгауй гिचхийг гаргахад маш чухал байсан. Тэгээд тэрэн дээр бол маш их ажиллаад тэгээ одоо хуур маань маш сайхан мастер төвшөнд ингээ буг хийл хуур нэртэй гараад ирсэн. Одоо энэ хуурыг бол манай Цэнт Жаргал гэж залуу маань уралдаг. Бид тэр залуугаар урлуулдаг. Миний өөрөө яг оюуны бүтээл байгаа. Тэгээ ер нь олон жилийн өмнө Якутууд Монголд ирээд миний жижигхэн одоо сургалтын дээр хөлцөж ирээ хэлж ийсэн байхгүй. За миний хөнөг тоглоодох гэдэгс. Би тоглосон чи Якут хуурыг Якут юм тоглосон. Якутын аялал одоо тоглох арга барилаа тоглож өгчсэн. Тэгээ тэр хүмүүс хэлж ийсэн байхгүй. За энэ хөгжим болвол Монголоос гаралтай хөгжим шүү. Энэ та нарын хөгжим шүү. Та нар хөгжмөө урлах хэрэгтэй. За мөн тоглох арга барил энэ хөгжимдөр монголчууд юу тоглодог? Энийгээ бас олох хэрэгтэй гэсэн маш их эрэл хайгуул хийсэн л дээ. Тэр хүмүүс бол надад бол маш том урам зориг өгсөн. Тийм ч болохоор өнөөдөр энэ бух хуур маань бүтцсэн. За тэгээд дээрээс нь монголчуудын энэ сайхан урлагийн баялаг тийм үст. Маш олон сайхан ардын дуунууд байна. Бие биелгээний хай татлагнууд байна. Тэгээ маш энэ олон төрлийн хай татлагнууд дээр бас ажиллаж. Тэгээд өнгөрсөн жил Монгол улсад анхны хил хуурын уралдаан болсон. За тэгээд намайг бол шүүгчээр урьж ийсэн л да. Тэгээд миний хувьд бол Монголдоо ерөөс уралдаж үзээгүй шүү дээ. Анхны уралдаан. Тэгсэн чинь за ямар шүүгчд байгаа вэ гэж асуусан. Нэг нийгэмлэгээс зохион байгуулсан хил хуурын нийгэмлэгээс. Тэгсэн чинь за дэлхийн хил хуурын холбоо гэж үүдэг. Тэр холбооны удирдах зөвлөлийн гишүүд буюу бүр дэлхийн шилдэг 2 хил хуурч ирсэн байсан. Нэг нь Япон улсаас Тадагава гэж хүн ирсэн. Нэг нь Оросын Якутын Шишигэн гэж хүн ирсэн. Тэгээ би хэлсэн байхгүй. За би тэгвэл шүүхгүй юм байна. Би бол оролцох хэрэгтэй юм байна. Тэр тусмаа Монголд одоо хил хуур тоглож чадварлаг хуурчид бүгд орох хэрэгтэй юм байна. Энэ хүмүүст бид нар бас сонсгох хэрэгтэй, уралдах гэсэн илүү. Тэгээд өөрөө оролцсон, тэг өөрийнхөө бүтээсэн хөгжмөө ярьсан.
тэр хүмүүс надад олон жилийн өмнө хэлсэн шүү дээ. Та бүхний хэлснээр би хөгжмөө бүтээсэн юм аа. Одоо та нарт аялгүй их шиг шалгуулъя гэд. Тэгээд анхны уралдааны тэргүүн байрын шагналыг бас хүртсэн. Ийм амжилт бас байна. Хичнээн орны хүмүүс 30 гаруй орны гэсэн үү? Тий. За энэ өнгөрсөн жилийн уралдаан бол Монгол улсын хэмжээнд анхны хэл хуурын уралдаан. За өнгөрсөн жил бол бас 50 улсад олон улсын хэл хуурын фестивал болсон. За дөнгөж сая 10 сард Япон улсад олон улсын хэл хуурын фестивал боллоо. Япон улсад сая 30 гаруй ороо ирсэн. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан лөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүмүүст зориулав. 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. Миний хувьд бол яг хэл хуурын замаар ороод олон улсын фестивал 2 л удаа оролцлоо. Жил болгон болдго юм байна. Бүр дэлхийн хэл хуурын холбоо гэж байдаг юм шүү дээ. За одоо ирэх жил бол Кыргызстан одоо нөгөө эрхийн нүгт юм байл л дээ. Кыргызстан авсан. Олимпик шиг. Тийм. Тэгээ магадгүй дараагийнхан Монгол хийгдэх байх. Сая энд болсон одоо хэл хуурын фестивалд Монголоос нэг нийгэмлэг 2 холбоо очиж оролцсон. Монгол улсад бас үйл ажиллагаа явуулж байгаа одоо 2 холбоо нэг нийгэмлэг байх. Тэгээ ийм сайхан зүйлсүүд ингээд болд юм байна. Тэгээд яалтчгүй би одоо ингээд бодоход хэл хуур бол дэлхийн хөгжим болцсон юм байна. Аргагүй дэлхийн хөгжим болсон. Дэлхийн 160 орнд төгссөн байна гэж байгаа. Тэгээ сая одоо фестивалууд болоход 30 гаруй орн гэдэг чинь бас нэлээд том тоо. Тэгээ очиж оролцоход бид нар бол яг өөрсдийнхээ зардлаар очсон. Яагаад тэгэхээр энэгээр олон жил явцсан учраас өөрийн зардлаар өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд дэлхийн юу тоглож байна? Дэлхийн олон оронд яаж тоглож байна? Энэ бидний эртний өв хөгжим гэж яригдчихэд бид нар энийг сайжруулах хэрэгтэй тийм ээ. Бид нар юу тоглож байна? Бид нар бас тэд нар шалгуулахаар очиж байгаа байхгүй. Маш гайхалтай, маш их ол зомгтой ирсэн. Тэр олон орны тоглох арга барилуудыг сонссон. Энийг инвестлаад одоо ингээд Монголынхаа маягт оруулаад ингээд хөгжүүлээ тийм ээ. Үзэгчд бас сонсохоор гайхаж магадгүй л дээ. Энд тэгээд нөө Якутаас ирсэн тэр судлаач хүмүүс энэ хэл хуур чинь Монголоос гаралтай үүсэлтэй юм шүү гэж хэлсэн хэрнээ Монголд төдийлөн сайн танигдаагүй. Тэгснээ гадны улс орнууд бүгдэнд нь одоо энэ хэл хуур бас ингээд хөгжсөн байдаг. Тэгэхээр одоо Монголоос яаж яваад тэр замаар хөгжсөн байх вэ гэдэг юм уу? Эсвэл бас зэрэг тэр газруудаа үүссэн ч тийм үү? Тийм ямар тийм судалгаа энэ төр байдаг юм бол. За ерөнхийдөө бол тэгээд орон оронд энэ эртээр биш ерөнхийдөө энэ бөөгийн хөгжим гэж яриад байгаа шүү дээ тийм үү? Бөөгийн холбогдлолтойгоор л хөгжсөн юм шиг байна. Жишээлбэл одоо 50 улсад болсон хэл хуурын фестивал дээр би бол гайхсан байхгүй юу? Нэг юм синти шиг юм барайл галаа тойроод ингээ галт ихэдсэн байхгүй юу? Тэгээ синти дотор хүн байхгүй. Гэтэл хамгийн сүүлийн өдөр одоо фестивалийн хаалт болоод бүх орны хүмүүс тоглоод дуусаад синтигээ тэр хүндээ нэг юм толгой шиг юм байгаа байхгүй юу? Толгойнхоо оройд авч байршуулсан. За энэ дотроос одоо юу гарч ирдэг вэ? Гайхаад. Гэтэл яг голд нь хэл хуур өлөгцсөн байсан. Тагч байгаа юм шүү дээ. Тий, хэл хуураа гаргаж ирээд архиар ундалаад өргөл өргөөд би зан үнэхээр гайхсан. Тэгээд тэр хуураараа тоглож
тэр фестивалийн үйл ажиллагааг хаажсан. Тэгэхээр шашин зан үйлийн одоо холбогдлолтойгоор хөгжсөн болов уу гэж би бодож байна. Одоо энэ хамгийн их давтамж үүсгэж штэ. Тэгэхээр тэр одоо бөөгийн ч юм уу зан үйл чи өөрөө тэр давтамж л багхгүй ерөөсөө. Эрдэнэц гэдэг шиг те. Тэр зүйлээс л тэр хүмүүс контакт авч нэг юмтай холбогдоод байгаа штэ. Тийм тий. Нэг одоо бас студид гэсэн дээрээ тий үзэгчд бас хил хуур зарим хүмүүсийн хувьд зарим хүүхдүүдийн хувьд ч гэдэг юм уу тий яг яаж дуурд юм бол түрүүнээс хойш хил хуур гэдэг гайхаж магадгүй. За тийм. Гайхалтай. За өөрмөс дуурч сая хөхөө шууж дуурч байна. Тэмээний жонжоо. Бас тийм үү бас мэдгүй. Борны янзгаалт бас байна тий. Өөрмөс сүндээс яг ингэ сонсгоор ингэ яг л нэг тийм хөдөөхээр ингэ нэг Монголын тал нутагт ч юм уу нэг газар очсон байгаа юм шиг. Байгаль дээр очсон байгаа юм шиг. Орчин цагийн хөгжимтэй хослуулаад бас ингэ тоглоход маш гоё зохил. Ритмийн хувьд тийм тий. Тэгээ одоо жишээ нь би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Олон улсын фестивалд очиж оролцох чинь өөрийгөө хөгжүүлэх тий маш их ол зомгтой ирсэн гэдэг юм. Одоо жишээ нь би миний тоглох арга барил нэг өөр байж байгаа шүү дээ тийм ээ. Олон улсын хөгжимчдийн өөр арга барилтай байна. За би яаж ялгарх хэвээр яаж Монгол ондоочлыг үзүүлэх вэ гэдээ би бодож байгаа. Гэтэл Монгол бол хөөмий байгаа шүү дээ. Би ч өөрөө хөөмөлдөг юм шүү дээ. Давхар тий. Одоо тоглоод хөөмөлдсөн байхгүй. Тийм л имийг одоо тэд нар чарж шүү дээ. Энэ яасан бэ? Энэ хөөмөлж байна. Хаанаас юу морь зөрийн янцах юм хөхөө шоу донгодохыг бол дэлхийгээрээ чадна угаасаа. Тэгвэл хөөмий болж чадахгүй байхгүй. Тэгээ би хөөмий үзүүлсэн давхарлаад гайхалтай тэгээд тийм ээ өөрмөц. За тэгэхээр манай скватрын хувьд бол олон төрлийн одоо морин хуур урлах хажууд сая сүүлийн үед бас Facebook дээр харж байгаа челленж явуулаад байна тий. 30 хоногт нэг морин хуурыг урлах. Тэр тухайга тайлбарж өгөөч. За ерөнхийдөө яг челленж гэдэг нөгөө сорил гэдэг гэсэн үг юм билээ шүү дээ тий. Тэгэнгүүт өөрийгөө сорж байгаа юм. Ер нь бол нөгөө би ч ингээ компани байгуулаад ингээл яваад идэг хүмүүс бол энэ өөрөө хийд юм уу те компани юм чинь ажилчдаараа хийлгэдэг юм уу гэдэг асуулт байгаад байдаг байхгүй. Тэгэнгүүт за би бол мэдээж өөрөө ингээ 20 гаруй жил хийсэн. Гэхдээ нөгөө мэдээж тэрний чинь цаанд заримдаа хийхгүй гадуур урлагийн ажил байна гэдэг ч юм ингээд яваадсан байхгүй. Тэгэнгүүт за энэ 30 хоногт би нэг монголчуудад гайхалтай хуур урлаж үзүүлээ те. Тэгэхээр тэр нэвтрүүлэг ерөөсөө л яг эхлээд дуусах хүртэл ингээд надтай цуг ингээд камер ажиллаж байгаа гэсэн үг. Тэндээсээ бид нар монтажлаа тавьж байгаа. За тэгэнгүүт тэр хуурыг зүгээр би өөрийгөө хийж өөрийгөө нэг гайхуулаад байгаа да биш. Морин хуур гэдэг чинь нэг ийм их ажил байдаг юм байна. Маш олон деталь ажлаас бүрддэг юм байна. Тэр бүхэн нийлж байгаад нэг юм хөг их шиг гараад тэрийг хэдэн мянган хүн сонсож одоо ингээд тайвширлах ч юм уу, аз жаргалах ч юм уу нэг юм авдаг юм байна. Тэгэхээр энэ хөгжмийн зэмсэг гэдэг зүйл зүгээр нөгөө сандал ширээ тавилгаас өөр юм байна гэдгийг л мэдрүүлэх гэдэг. Тэгэхээр тэрийг ингээд ард түмэнд мэдрүүлэхгүй болохоор нөгөө үн цэн нь өсч өгөхгүй. Үн цэн нь өсөхгүй болохоор зах зээл байж өгөхгүй болохоор нөгөө гайхалтай морин хуур урлаач хүмүүс одоо Солонгос руу ажил хийгээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бидний нөгөө нэг юм нийгмийн алдаа болоод шүү дээ. Тэгэхээр энийг л ингэж хүмүүст ойлгуулахыг одоо хичээсэн гэх юм уу. Тэгээд тэр онцгой хуураа би
одоо Монголынхаа нэг гайхалтай хүнд одоо бэлэглэнэ гэдэг ингээд тий явж байгаа. Тэгээд челленжийн үйл ажиллагаа маань ямар ч 30 хоногтой багтаад дууссан. Одоо бид нар нөгөө хинд өгөх үү гэд бас олон нийтэд санал асуулга авах уу, эсвэл Монголд гавьяа байгуулсан нэг хүнд өгөх юм уу тий гэд эсвэл санамсаргүй нэг хүнд өгөх юм уу гэд яг тэрэн дээр л явж байна. Чингисийн одонтой хүнд өгөх юм уу гэдэг. Тийм ээ, санал асуулгаас явагдаад байгаа юм биш үү тий. За тэгэхээр өнөөдөр бол маш гайхалтай бас Монголын өв соёлыг сурталчилдаг залуучууд маань бас оролцоод шинэ оны босгон дээр гайхалтай уран бүтээлүүдээ одоо ямар төвшөнд яаж хийж байгаа талаар бас мэдээллийг хуваалцж байна. Ирэх жилүүдэд сүүлийн асуулт тий. Ирэх жилүүдэд одоо та бүхний юу хүлээж байна? Ирээдүйг юу хийж харж байна? 2026 оныг өөрөөсдийнхөө. За би бол одоо ирэх жил үзэсгэлэнгээ нэг гадагшаа олон улсын зах зээлд гаргачих санаатай ажиллаж байна. 108 хуураа чаддгүй магт нэг 30 ч юм уу аваад явдаг тий. Тэнд очиод нэг Монгол тэнд байгаа дэлхийд байгаа монголчуудаа ингээд ойр зур язуур урлагаа үзүүлэнгээ үзэсгэлэнгээ нэг үзүүлчих юм зорилготой явж байна. За дээрэс нь бас Монголдо нэг морин хурын одоо бас нэг юм шоу интер хийчих гээд ерөнхийдөө нэг төсөл бичээ дээш бас одоо яам амруу өргөн бариад явж байна. За тэгэхээр ер нь бол энэ морин хур хөгжмөл яаж өргөн нийтэд ингэж ойлгуулах уу, түгээхүүл гэдэг миний зорилго байгаа. Түүнээс мэдээж тэрний цаана маш гайхалтай уралдаг урлагч нар байж байгаа, маш гайхалтай тоглодог тоглогч нар байж байгаа тий. Маш олон хүмүүс байгаа. Миний хувьд бол судалж байгаа музейг нь байгуулсан хүний хувьд нэг юм суур дэвсгэрийн гоё болгочихсон л гэдэг юм зорилготой яваад байгаа. Тэгээд нэг хэдэн жилийн өмнө хүмүүс нэх ойлгодгүй энэ одоо нэг нөхөр гарч ирснээр яг тоглох гээд байгаа юм шиг урлах гээд байгаа юм шиг тэгэд яваад исэн бол одоо бас нэг учир нь гарч байгаа. Ягаад гэвэл энэ хүн чинь нэг юм суур те музей зүзээгээ судалгаа энэ төр гээд нарийн ширээ бас бодоод яваад байгаа юм байна гэдэг нь тайлгдж байгаа. Тэгэл тэрнийхээ л хүрээнд явагдсан хэд хэдэн ажил төлөвлөсөн явж байна. Мэдээж тэ одоо морин хур урлална гэдэг бол маш том бас тустай юм байгаа шүү дээ, нэг том. Тэгснэ дандаа тийм том юмнуудыг ганцаараа өөр дээрээ авч явахаар хүмүүсийн хувьд яг яах гээд байгаа юм бол гэж харагдсан болол. Тэгэхээр тэр нэг урт хугацааны дараа тайлбар гарна гэсэн үг. Тэгээд яг нэг гайхалтай зүйл нь Монгол улсын ерөнхийлөгч одоо зарлиг гаргаж морин хуурыг дахин одоо дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаснаар одоо бодлогын төвшөнд гоё ажлууд хийгдэж байна. Тэгээд өнгөрсөн 25 онд одоо морин хур урлаач нарт одоо жидүүгээс зээл олголоо. Тэгээ миний хувьд бол яг нөгөө музей энэ төр гэдэг том зээлтэй учраас авч чадаагүй. Тэрний ямарчсан юунд нэлээд нөлөөлсөн өөрийн зүгээс. Тэгээд бусад урлаач нар маань одоо 500 сая, 300 сая, 100 сая гэдэг ингээд зээл аваад ажлын байр гүн ажлын байртай болсон байна тийм. Ингээд гоё хөгжиж байна. Гайхалтай. Давкаг. За би бол шинэ он одоо 2026 онд бол сая бол анхны тоглолтоо хийсэн гэсэн шүү дээ. Тэгээ энэхүү тоглолтоо бол бас Монгол туурхтанда өвөр Монгол, Хайлмаг тийм ээ Бурят гэсэн улсуудаар эхлээд тоглоё гэсэн төлөвлөгөө гаргаж байна. За энийгээрээ бас Монгол улсад энэ хөгжим, энэ урлаг иймэрхүү хөгжилд байгаа юм шүү гэдгийг бас өөрийн талаасаа жоохон ч гэсэн таниулах тийм ээ. Ийм зорилготой хамгийн том зорилго нь энэ байна. Тэгээ хоёрдугаар юу гэхээр бас энэ хэл хуураараа би бас багшилдаг л да. Ерөнхийдөө одоо өөрөө жоохон суурин байдгүй гадаадын орнуудаар ч юм уу урлагийн тоглолтуудаар маш их явдаг учраас би өөрөө энэ онлайн сургалтыг гаргацсан. Өөрийнхөө одоо миний 23 жил одоо энэ хөгжимтэй хамт байсан байна. Тэгэхээр би холбооны бас тэргүүний хувьд бас нийгмийн хариуцлагын одоо хүрээнд гэсэн үг шүү дээ. Хэл хураа өшөө олон түмэн түгээн дэлгэрүүлэхийн тулд хөөмийн онлайн сургалт бий болгосон. Өв соёлын өргөө гэдэг нэртэй. За энд бол яг өөрийнхөө хэл хуурын сургалтыг бол 23 жилийнхаа хөдөлмөрийг ерөөсөө ингээд бүгднийг хичээл болгоод тавьсан гэсэн үг. За энийгээ илүү хөгжүүлэх. Дэлхийн одоо өнцөг булан бүрээс бас тэр сургалтанд ороо сураад явж шүү. За ийм зорилго ерөнхийдөө тэгээд одоо Сүхбаатар морин хуураа гэж бол би бас ерөнхийдөө хэл хуураа олон түмэнд түгээх, дэлгэрүүлэх энэ Монгол өв соёлоо сайхан сурталчлах зорилготой л ажиллаж байна да. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хоёр уран бүтээлчтэй бас. За телевизэн зүгээс гарын бэлэг. За гэлээ. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань морин хуур урлаач, судлаач, Монголын морин хуурын музейг үүсгэн байгуулагч Сүхбаатар. За Монгол хэл хуурын холбооны тэргүүн хөгжимчин хөөмийч хэл хуурч даваас хүрэлцэн ирж сайн сайхан гахалтай
бидний өвгдээдсэн өв соёл болсон энэ сайхан зүйлсийг энэ өв соёлыг энэ хүртэл түгээнд илрүүлж байгаа. За ирээдүйд бас олон сайхан залуучуудад зааж сургах гэдэг ийм ажлыг хийж байгаа залуус хүлцээрсэнд баяртай байна. Ингээ та бүхэн ажил үст өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд үзэгчтэй шинэ оны мэнд хүргэе. За тэгээд амьдрал авах нь хуурын хөгмөд тэгшэрч явах болтугай гэж ярив. За хараа. За ураа. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицгэн луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon илүү амттай органик сонголт. 100% байгалийн NFC juice. Чанартай муулта ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргалт алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт зуршлаа хаяа ай кул зүг амтлын хэв баяа ай кул тулахгүй би таяа ай кул За нэвтрүүлэгтээ хамт байсан ирэх хүмүүст та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа үзэгчтэй. Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа. Хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Үлчийн мэндийг хүргэе үзэгчтэй. Шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар та бүхэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргэе.